My Monday Day 1. Энэ бичлэг дээр миний 7 оны эхний өдөр хэрхэн өнгөрдөг вэ гэдэг талаар гарах болно. Цаашдаа ч гэсэн ингээ хийгээд явъя гэж бодож байгаа. Ажил дээрээ өглөө ирээд өмнө 7 хоногийнхаа ажлыг биелэлт болон шинэ 7 хоногийн төлөвлөгөө хурал дээр бүгдээрээ ярилцдаг учраас хуралдаа бэлтэж эхэлсэн. Манай ажлын цонхоор гадаа орчин хэрхэн харагддгийг одоо ингээ харж байна. За тэгээд 2 цагт хүнтэй уулзалт тоолсон байсан болохоор ажлынхаа нэг давхрын Томас руу бууж кофе унгаа ярилцсан. Бас цайндаа орсон бичлэгийг ихтэй хийж амжаагүй лээ. Мартсан байлээ. Хурал эхэлж би тэгэхэд онлайнаараа хуралдаа орсон. Хурал дуусны дараа клиентуудтайгаа холбогдож энэ сараас эхэлсэн unlimited leverage болон урамшууллын талаар бас сургалтын талаар мэдээлэл өгсөн байгаа. За тэгээд би өөрөө бас арилжаа хийж эхэлж байгаа. EBC-ийн дансаа $50 депозит хийж агаад арилжаа хийж эхэлсэн. Ер нь бол өдөр нэг оръё гэж агаад тэрнээр амжаагүй. Тэгээд энэ оролтон дээр ороод 4% ашигтай арилжаагаа хаагаад дуусгасан байгаа. Миний хувьд бол ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олох зорилготой хийж байгаа учраас 1% ашигтай байсан ч гэсэн сэтгэл хангалуун байна. Тэгээд бас алдагдaltaй байсан ч сэтгэлээр унахааргүй тийм маш бага хэмжээгээр арилжаа хийж эхэлж байгаа. Цаашдаа арилжаа маань ашигтай байх нь уу, алдагдaltaй байх нь уу гэдгийг хуваалцаад явж авах болно. За тэгээд надтай хамтаагаарай.